Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд орхирах зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана уу сонсогчдоо, Час өдөр подкастын 25 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод сууж байна. За өнөөдрийн хэрэгээр би та хэддээ 2015 онд үлдэгдсэн нэг хүнийг алсан, за нэг хүнийг гэмтээс нь цаашлаад 2 хүнийг алахыг завдсан нэг юм хэргийг ярьж өгөхөөр бэлдсэн байна. За энэ хэргийн тухай бас сонсч ирсэн хүмүүс цөөхөн байдаг байхаа гэж бодож байна. Хэргийн деталууд бол маш ярвигтай. Хэрэгт холбоотой хүмүүс гэрчүүд бол байнгын өгсөн мэдүүлгээсээ бутсан, зөрсөн ийм хэрэг байсан болохоор аль болох ойлгомжтой байдлаар ойлгомжтой сонсогдохоор бэлдсэн байгаа. Та бүхэн бас дуустал нь анхааралтай сонсоод үзэл бодлоо өөрсдийнхөө өнцгөө хуваалцаарай. Ханаад хүрсэн байгаа болохоор жаахан гунших ч юм уу эсвэл ийм саарлцсан өнгөөр ярьж магадгүй. За ингээд хэрэг рүүгээ орцгоё. 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө үүрийн 4 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт нэгэн хосууд гэртээ нам унтцгааж байтал гинэтхэн хаалгыг нь тогшсон. Эхнэр нь хаалга тогших чимээнээр төрүүлж сэрэнгүүтээ нөхрөөс ирээсэн байгаа. Хайраа дүү чи ирчээд хаалга тогшоод байгаа юм биш үү? Чи хаалга онгойлгочих гэж хэлээд өөрөө ариун цэврийн өрөө рүү явж орсон. Нөхрийнх нь дүү ажил нь оройтож тарах үедээ эдний шүн ч юм уу эсвэл үүрээр заримдаа ирээд хондог байсан болохоор нөхөр нь юу ч бодолгүй хаалган дээр очиод хинбэ гэсэн чинь цаанаас нь би гэхээр нь яг л дүүн би гэж хэлж байгаа юм шиг сонсогдоод хаалганыхаа дурангаар харалгүй шууд хаалгаа тайлж өгсөн. Гэтэл хаалганых нь гадна дээгүүрээ ногоон футболктой, доогуура бараан өнгийн дотуур өмдтэй, хөл нүцгэн 20 орчим настай, өндөр туранхай залуу нүдэн нэг л эвгүй нэг тийм гүлийсэн байдалтай зогсож байсан. За тэр үл таних залуу баруун гартаа хар иштэй жижиг хутга бариад гар нь цус болчихсон. Зүүн гартаа харунгийн бариултай скотчоор ороочихсон. Заазуур барьчихсан байсан. За тэр хутгатай хүн бол хаалга онгой могт шууд эдний гэрлүүн дайрж орж ирээд нөхрийг нь галтогооны өрөөнд буланд шахаж зогсоод бос суу гэж хэлээд хид хідэн удаа босгож суулгасан. Тэгснээ дагаад хэл гэснээ 1 2 3 гэж хүртэл хэлүүлсэн байгаа. Тэгээд энэ айлын нөхөрт хандаад би чамайг ална, чи яаж алуулмаар байна? Чамайг хідэн хэсэг болгох уу? Нэг нэгээр чинь хэрчиж алах уу? Энтэр гэж асуусан байгаа. За энэ үед эхнэр нь ариун цэврийн өрөөнөөс гараад ирсэн чинь нөгөө хутгатай хүн эхнэрийг нь буцаад ор гэж хэлэхээр нь эхнэр нь айгаад 0-доо ороод 0-ийн хаалгыг дотроос нь түгтсэн. Харин хутгатай хүн нөхрөөс нь би чамайг төрүүлж алах уу? Эсвэл энэ эмэгтэйг чинь төрүүлж алах уу гэж асууснаа шууд үргэлжлүүлээд би юм идмээр байна гэд хоол нэхэж эхэлсэн. Тэгэхээр нь орой идж байгаад үлдээсэн шарсан дахиагаа гаргаад өгсөн чинь би ийм бэлэн мэдхгүй лимон сармис байна уу гэсэн байгаа. Тэгээд лимон сармис гаргаад өгсөн чи ерөөсөө авахгүй байж яснаа барьж орж ирсэн цустай хутга цусыг нь хилээрээ долоож эхэлсэн байна. За энэ айлын нөхөр бол түүнийг тайвшруулах гэж их үтсэн, тайван байх өгшөөн гэд юм ярих гэж үтсэн ч огт тоохгүй, сонсохгүй байгаа юм шиг байсан. Тэгснээ хөргөчөнд байсан задлсан компотыг харснаа над компотын дотор ч хідэн ширхэг жимс байна. Уг нь 16 ширхэг байдгийн гэх мэт сонин зүйлс ярьсан байгаа. Нөхөр нь шилдэг компотыг гаргаж ирээд 2 ширхэг байна гэд хэлсэн чинь тэгвэл би чамайг 2 хуваачихъя. Наад 0-ийн хаалгыг онгойлохгүй бол би чамайг аална шүү. Би сая хүн дүрчихсэн гэж хэлээд баруун гартаа барьсан хутгаа хөдөлгөөд нөхөрлөө нь ойртож эхэлсэн. За энэ үед бол тэр айлын нөхөр нь маш их айсан, сандарсан, ингээд л алуулчихлаа гэж бодсон гэсэн. Гэхдээ зүгээр алуулж байхаар эсэргүүцэж байгаад учраа олё гэсэн бодол хоромхон зуур толгоонд нь орж ирээд шууд л зориг гаргаад нөгөө хүний хутгатай гарлуу нь гараараа зогсон чинь хутга нь шидэгдээд газарт унсан. Тэгэхээр нь энэ боломжийг ашиглаад 2 гарыг нь барьж цээжээр нь тэрч аваад нөгөө гарт нь байсан заазуурыг нь бас унгааж чадсан. Тэгээд тэр залуутай ноцолдож
байгаад дээр нь дарж аваад эхнэртээ цагдаа дуудаа гэж хэлж орилсон байгаа. За энэ үед бол эхнэр нь ямар ч байсан ямар нэг юм болох юм бол гарч зүхтаад цагдаа дуудъя гэд бэлдээд 0-д байсан өөртөө таарч болох хувцас хунар гэрийн халаад зэргийг давхарлаж өмсөд яг гарахад бэлэн болоод зогсож байсан. Эхнэр нь нөхрийгөө дуудмагцсан шууд 0-ийн өрөөнөөс гарч ирээд хөл нүцгэн чихтэй гүйж гараад байрныхаа доор байх манаачин байр руу орж болсон асуудлыг хэлээд цагдаагийн 102 тод дугаар руу залгаж тусламж дуудсан. Эхнэрийг нь гарсны дараа өнөө хутгатай залуу хаалга руу харснаа хөөе чи хаалга хаагаач гэх мэт учир нь ойлгохдохгүй зүйл ярьж инээж байсан байна. Дуудлага аваад 3 минутын дотор цагдаа нар ирсэн гэж бичсэн байсан. За дуудлагаар ирсэн цагдаа нарын хэлснээр тэр залууг анх харахад жоохон мэдрэл муутай хүн шиг харагдаж байсан. Би коридороор гитар тоглоод явж байсан. Манай найзууд хаана байна гэж цагдаагаас асуусан байгаа. Тэгэхээр өөдөөс нь зөрүүлээд чи хаана арх уусан бэ? Сохтуу байгаа мó гэтэл доод давхрын айлын хаалганы дугаарыг хэлсэн. Ингээд дуудлагаар ирсэн хоёр цагдаагийн нэг нь нөгөө залуутай хамт үлдээд нөгөө цагдаа нь заасан тоот руу нь явж орсон. Энэ явж орсон цагдааг бол төсөөлснөөс нь тис өөр орчин угтаж авсан. Доод давхрын айлын гадаа хаалга нь онгорхой, угаалгын өрөө бүхэлдээ цусаар будагдсан байдалтай. Угаалгын өрөөнд цусандаа хутгалцсан нэг залуу суултуур дүшээд суучихсан, тийчлээд ам тэмцэж эвгүй дуу гаргаад байжсэн. Бас унтлагын өрөөнөөс хүзүүндээ хутгалуулсан нэг залуу гарч ирсэн. Гэхдээ ухаантай байсан. Тэр залуу хэлэхдээ манай найзыг хутгалчаад над руу дайраад ахаар нь жижиг өрөөнд ороод хаалгаа түгцсэн гэж хэлсэн байгаа. Түүнээс гадна зочны өрөөнөөс бас нэгэн өөр залуу юу болсон бэ? Манай найз хаана байгаа юм бэ гэд гарч ирсэн. Эдгээр залуучууд бүгд архиусан, согтуурсан байгаа нь илт үнэртэж байсан гэж цагдаагийн алба хаагчид мэдүүлэхдээ дурдсан байдаг. Ингээд түргэн тусламж яаралтай ирж угаалгын өрөөнд байсан залууг үзэхэд зүрхний цохилт нь маш сул, бараг сонсогдохгүй болсон болохоор нь найдваргүй болсон байна гэж түргэний эмч хэлж байсан ч гэсэн дуудлагаар очисон цагдаагийн алба хаагч залуу хүн байна, амин аврагдаж магадгүй гэсэн ийм найдвар тэгээд эмчийг зоригжуулаад 0-ийн өрөөнд байсан залууг авч явсан байдаг. Гэхдээ эмнэлэгт хүргэгдэж очих замдаа амьсгал хураасан. Харин хүзүүндээ гэмтэл авсан залууг эмнэлэгт хүргээд хүзүүнд нь ойдол тавьж эмнэлгийн тусламж үзүүлсэн, амь нас нь эрсдээгүй. За ингээд бүгдээрээ эдгээр залуучууд юун хүмүүс болох тухай ярилцъя. Тухайн шөнө доод давхрын айлд 19-с 20 насны 4 найз хамтдаа архи ууж байсан байгаа. За эхний хүн нь бол амь хохирогч буюу 0-ийн өрөөнд хутгалуулж амиа алдсан залуу. Тухайн хэрэг болсон гэрийн эзэн нь байсан бөгөөд оюутан байсан юм байна. За түүнийг цаашдаа хохирогч гэд яриад явъя. Харин хоёр дахь хүн болох жижиг өрөөнөөс гарч ирсэн хүзүүндээ хутгалуулсан залуу бол хохирогчийн сайн найз нь бас л оюутан хохирогчийн гэрт хамтдаа амьдарч байсан. Түүнийг цаашдаа болдоо гэд яриад явъя. Гурав дахь хүн буюу зочны өрөөнөөс юу болсон бэ гэд гарч ирсэн залуу бол болдоогийн үеэл нь байсан. Төрсэн ах дүүсийн хүүхдүүд гэсэн үг. За энэ залууг цаашдаа болдоогийн үеэл гэд яриад явъя. Харин дөрөв дэх хүн буюу дээд айл руугаа хутга барьж орсон залуу бол хохирогч болдоо хоёрын бас нэгэн найз нь гэсэн. Гэхдээ болдоо хохирогч хоёр шиг тийм дотн найз байгаагүй. Энэ залууг инхээ гэж нэрлээд яриад явъя. За тухайн шөнө юу болсон? Яагаад нэг нэгнээ хутгалсан тухай энэ герт байсан амьд сэрүүн эрүүл саруул байгаа 3 залуу огт сандаггүй. Тодорхой хариулт өгч чаддаггүй. Бас нэг нэгнийхээ өгсөн мэдүүлгийг үгүйсгсэн бүгд биеэ өмөрч хэрэгээ хүлээхгүй байдалтай одоо хүртэл байдаг юм байна. Тийм болохоор та бүхэнд тус бүрийнх нь өгсөн мэдүүлгийг тус тусад нь ярьж өгье. За ингээд хамгийн эхний мэдүүлэг хохирогчийн найз хохирогчтой хамт амьдарч байсан болдоогийн мэдүүлэг. Хэрэг болохоос 7 хоногийн өмнөөс хохирогч инхээ манай үеэл бид дөрөв хамт амьдрах болсон. Гэрт нь хүн байхгүй байсан. 7 хоногийн турш хамт амьдрахдаа 4-5 цагаас нааш унтдаггүй, архи ууж, тамхи татаж, кино үзээд өдөржингөө унтдаг байсан. Хэрэг болохын өмнөх өдөр 2 дугаар сарын 16-нд шилжих шөнө бид дөрөв бүгд кино үзэж хүзэр тоглосон. Тэгээд өөрөөр 5 цагийн үед унтсан. Тэгээ маргааш нь 9 цагийн үед дахиад ууж байгаад үлдсэн нэг шил архиа ууж дуусаад би сохтоод унтсан. Бид нар том өрөөнд архиуж байсан. Нэг мэдсэн би жижиг өрөөнд шалан дээр хөвтөж байсан. Толгой хөндөөр оргиод хүзүүний ар хэсгээс цус гарч байсан. Миний толгоон доор төмпөн тоссон байсан. Цус туслаад байсан.
намайг унтаж байхад хутгалсан. Тэгээд дээшээгээ өндийгөд харахад манай үеэл орон дээр унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Би хүзүүгээ нэг гараараа бариад урсаж байсан цусаа дараад гарсан. Том өрөөнд хүн байгаагүй. Харин нойлын өрөөнд хохирогч цустайгаа холилдчихсан хөвтөж байсан. Харин инхээгийн 2 гар нь цус болчихсон. Зүүн гартаа жижиг хар бариултай хутга барьчихсан байж байснаа над руу нэг юм хэлээд муухай орилоод байсан. Би юу гэж байгааг нь ч ойлгоогүй. Бас миний хүзүүнээс цус гараад архич гараагүй манраад байсан. Инхээ хутга барьсан чихтэй над руу чиглээд ирэхээр нь нойлын өрөөний хаалгыг хаагаад өөрөө жижиг өрөөнд орж хаалгыг дотор талаас нь хаасан. Инхээ жижиг өрөөний хаалгыг тогшож хүчтэй балбаж байгаад чимээгүй болсон. Би жижиг өрөөнд орон дээр унтаж байсан үеэлийгээ сэрэх гээд нэг гараараа татсан. Нөгөө гараараа хаалгаа барьж байсан. Үеэл маань сэрээгүй. Хэсэг хугацаа өнгөрөөд хаалга балбахгүй чимээгүй болохоор нь би жижиг өрөөнөөс гарч том өрөөнд ороход хинч байгаагүй. Би нойлын өрөө рүү орж хохирогчийг харахад айхэлсэн, амьсгаатсан, юм ярьж чадахгүй байгаа бололтой байсан. Хүзүүний урд хэсэг нь хутгалуулсан шарахтай цус гараад байхаар нь би жижиг өрөө рүү орж гар нүрийн алчуур авчраад хохирогчийн хоолоон дээр нь тавьсан. Хохирогч юм яриаггүй. Би хаалгаар гарч инхийг үүдэнд байна уу гэд харсан чи үүдэнд байгаагүй. Тэгэхээр нь би алчуур нөмрөөд лефтээр буугаад доор нэг давхарт очиж инхийг харчаад буцаад 5 давхарт хохирогчийн гэрлөө орсон. Тэгээд жижиг өрөөний орон дээр унтаж байсан үеэлийгээ татаж чангааж босгоод том өрөөнд оруулж ирсэн. Үеэл маань оруулж ирэхэд ухаангүй байсан сэрэхгүй том өрөөний орон дээр дахиад унтаад өгсөн. Тэгээд би найз охин руугаа залгаж хэлэхэд 103 дууд гэсэн. Тэгээд би 103 дуудсан. Миний биед 4 тонны хутгалуулсан шарах байсан. Намайг ч гэсэн инхээ гимтээсэн байх. Би мэдэхгүй байна. Би инхээг зогсоож чадаагүй айгаад зүхтаасан. Би тухайн үед шоконд орсон. Биеийн байдал таагүй байсан. Архи гараагүй, цус их алдсан байсан. Үүнээс болж эмнэлэг цагдаад мэдэгдэлгүй их утсан. Тухайн үед бол эрүүлэр сэтгэх боломжгүй байсан гэсэн ийм мэдүүлэг өгсөн байна. За одоо бүгдээрээ Болдогийн үеэлийнх нь өгсөн мэдүүлэгтэй танилцъя. Би болсон хэргийн талаар тийм ч сайн санахгүй байна. Бид 4.075 литрийн архи 2 шил, 2 литрийн 3 том пив хувааж ууцгаасан. Тэгээд нилээн удаан суусан байх. Би уусан архиндаа нилээн сохтоод жижиг өрөөний орон дээр унтсан. Унтаж байтал хин нэг намайг сэрээсэн. Хин сэрээснийг нь би мэдээгүй. Инхээ намайг угаалгын өрөө рүү очиод хардаа гэхээр нь болдоо бит хоёр босоод нойлын өрөөний хаалга онгорхоо байхаар нь очиод харахад хохирогч нуруугаараа хан налаастай хөлөө жигээстэй хөвтөж байсан. Амьд байсан. Надад ямар нэгэн үг хэлээд байсан. Суусан газарт нь цус урссан харагдаж байсан. Биеийн доод хэсгээр нь цус нүжирсэн байдалтай байсан. Өөр зүйл анзаараагүй. Хаанаас нь цус гарч байсныг ч анзаараагүй. Тэр үед би хутга гэж бодоогүй. Инхийг хохирогчтой зодтолсон юм байна гэж бодоод том өрөөнд орж хөвцсөн. Миний ухаан орж гараад байсан. Би их сохтуу, архи гараагүй байсан. Тэгээд дин дун сонсоход манай үеэл болдоо хүнтэй уцаар яриад байсан. Би юу яриад байгааг нь сонсоогүй. Дараа нь бас имлэг дуудаад байр руугаа явах замыг заагаад байх шиг байсан. Тэгээд байж байгаад цагдаа нар ирсэн. Би хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан. Би арай сэргээд болдоо хохирогч хоёрыг хутгалуулсан гэж мэдсэн. Харин би ямар нэгэн гэмтэл аваагүй. Бид хууж сууж байхад ямар нэгэн маргаан болоогүй. Намайг унтсан хойно болсон байхаа гэж бодож байна. Хохирогчийг инхээ хутгалсан байхаа гэж бодож байна. Инхийгээс өөр хүн тэнд байгаагүй болохоор тэгэж бодож байна гэсэн ийм мэдүүлгийг өгсөн байна. За ингээд үргэлжлүүлээд цөмөрөө айл руу хутгатай орж цустай хутга энтрээ долоож айсан инхээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй танилцъя. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр болдоогийн үеэл хохирогч бид дөрөв хамтдаа 2 шил 0.75 литрийн хэмжээтэй архи 3 том пив хувааж уусан. Би архи нойрондоо дийлдэж буудан дээр унтсан ба тэр хооронд ямар нэгэн хэрүүл маргааны шинжтэй зүйл ажиглагдаагүй. Хэн гэдгийг нь ч мэдэхгүй. Хэн гэдгийг нь мэдэхгүй ч намайг нэг хүн татаж сэрээсэн. Өвдөгний доод хэсгээс түлхэж нөгөөх нь түшээд байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрсөн. Газар дайвалзаж харагдаж байсан. Нүдэ нээхэд нэг танихгүй хүн миний дээрээс өвдгөлсөн байдалтай байсан. Тэгээд би цагдаад баригдсан. Хохирогчийн гэрт хүн байхгүй байсан болохоор сүүлийн 8 хоног болдоо хохирогч бид гурав хамтдаа байсан. 2 сарын 18-ны өдөр болдоогийн үеэл гих залуу нь ирсэн. Найз нь хөдөө явна гэд гараад ирлээ. Зардлаараа ууй гэсэн. Тэгээд дөрүүлээ 22 цаг 30 минут болж байхад архи пив ууж эхэлсэн.
Бид нар нэг шил архиад дуусгаад пив ууж байхад би тасарсан. Тэгээд нэг сэрэхэд ариун цэврийн өрөөнд дотор зогсож байсан. Хохирогчийн цээж толгоо хэсэг нь цус болж гисэн газарт хөвтөж байсан. Тэгээд би тэдний гэрээс гараад дээшээ билүү доошоо шатаар буугаад танихгүй айлд орсон. Би хутга барьчихсан байсан. Яагаад хутга барьсан байснаа санахгүй байна. Тэгээд нэг мэдхэд би нэг залуугийн доор орчихсон байсан. Тэгснээ цагдаагийн машинд суугаад явж байсан. Би хохирогчтой муудалцсан эсгээ санахгүй байна. Арх дөнгөж ууж эхэлж байхад хохирогчтой яаж найзалж эхэлсэн тухайгаа ярьж байсан. Тэгээд би зөвхөн ууж идэх дээрээ найз биш үсттэй гэхэд чи юу яриад байгаа юм бэ гэд миний баруун хацар руу нэг алгацсан байх. Тэр үед би алгадах бол байж болно зүгээрээ хөгшөөн гэж хэлээд өнгөрсөн. Тэрнээс хойш бит хоёр муудалцаагүй байхаа. Хохирогч бит хоёр өмнө нь 2014 оны 11-р сард байхаа. Түүний ноутбукийг ламбарданд манаа нэг найз тавьчихсан юм. Тэрийг нь авахад би мөнгө нэмэрлэх ёстой байсан. Тэр өгөх ёстой мөнгөө хугацаанд өгч чадахгүй хэд хоног хэтрүүлээд өгсөн. Түүнээс болоод хохирогч бит хоёрын дунд үл ойлголцол үүсэж байсан ч дараа нь мөнгийг нь өгөөд учир зүгээ олсон. Өөр бит хоёрын хооронд ямар нэгэн асуудал байхгүй. Тэгээд ч би хохирогчтой тийм дотн найз бишээ гэсэн ийм мэдүүлгүүдийг тус тусдаа өгсөн байдгаа. За одоо бүгдээрээ шүүхийн шинжилгээний дүгнэлтүүдтэй танилцъя. За хэргийн газрын зураг гэд нэг зураг бас задарсан байсан. Тэр зургийг нь би харуулж байна. Жаахан бүдэгхэн зураг байлээ. За тэгээд хохирогчийн биед шинжилгээ хийж үзэхэд хөзөө цээж, зүүн мөр, буглаг, баруун сарвуу, нуруунд нь бол маш олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарах одоо зурагдлууд илэрсэн байгаа. Ир үзүүр бүхий зүйл цээжнийхэн зүүн хөндөй хэсэгт нэвтэрч, зүүн уушигны дээд дэлбэн хэсгийг нь гэмтээсэн байсан. За дээрх гэмтлүүд нь 7 см-с дээш урттай 2.5 см-ийн өргөнтэй ийм ир үзүүртэй зүйлийн нийт 62 удаагийн үйлдэлээр үүсгэгдсэн байна гэж тогтоосон байна. Мөн хохирогчийн хүзүүнийхэн зүүн талын гүрээнийх нь артер, венийн судснууд нь тасарсан. Тэгээ энэ артер, венийн зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ гэсэн дүгнэлт байна. Мөн хохирогчийн цус нь 1-р бүлгийнх юм байна. Цуснаас нь 1.5 промилле, харин ходоодны шингэнд нь 5.5 промилле ийм спиртийн зүйл тус илэрсэн. Харин болдоогийн биед бол ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн толгойн хуух, хүзүүний ар, зүүн мөрөнд нь шарах гэмтэл тогтоогдсон. Гэхдээ нэг их хүнд биш одоо гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах юм байна. Харин түүнийг хүзүү хоолой хэсэгтээ хид хідэн удаа хутгалуулсан боловч одоо гэмтлийг хизээ хэн учруулсныг огт санахгүй байгаа нь арх хэтрүүлэн хэрэглэсний улмаас ойгүй дэлт согтолтонд орсны шинж гэж дүгнсэн. За арх согтууруулах ундааг трүүлэн хэрэглэсний дараа унтаж босч ирээд өнгөрсөн явдлаа буюу одоо архиуж байх үеийн тэр хэсэг хугацааны үйл явдлыг эргэн санахгүй байх нь одоо бид нар тасарсан гэж ярьдаг те. Тэр чинь сэтгцийн түр зуурын өөрчлөлт гэж үздэг юм байна. Хамгийн анхаарал татсан нь болдоогийн цуснд спиртийн агуулмж илрээгүй байсан. Тэгээд хохирогчтой адилхан 1-р бүлгийн цустай юм байна. Гэхдээ энийг тайлбарлахдаа цуснаас нь яг шинжилгээ авах үед ямар хэмжээний спирт илэрж байгаа гэдгээр нь одоо дүгнж бицэн гэж тайлбарлсан байсан. Харин болдоогийн үеэлийн хувьд цуснаас нь 0.7% спиртийн агуулмж илэрсэн нь мөн согтолтын хөнгөн зэрэгт хамаарна бас л 1-р бүлгийн цустай. Харин одоо хамгийн сүүлийн үлдсэн хүн буюу инхээгийн биед одоо шинжилгээ хийж үзэхэд зүүн гарын 7-р хуруунд нь ганцхан ширхэг өнгөц шарах тогтоогдсон. 3-р бүлгийн цустай цуснаас 1.1% спиртийн агуулмж илэрсэн. За энэ 1.1% нь бол согтолтын хөнгөн зэрэгт хамаардаг юм байна. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол инхээ айл руу орохдоо ханцуугүй ногоон өнгийн футболктой саарл өнгийн дотор өмдтэй хүл нүцгэн явж исэн. За уг өмсөж байсан хувцснууд дээрээс нь хохирогчийн цус илэрсэн байдаг. ДНХ шинжилгээгээр тохирч байгаа юм байна. Мөн футболкийг шинжилж үзэхэд хатуу үзүүртэй зүйлийн одоо харилцан үйлчлэлээр үүссэн шинэ гогдсон уранхай татад чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзарсан шинэ уранхай илэрсэн. Гэхдээ энэ уранхай нь яг хохирогчтой зодтолдож одоо хохирогчийг алах үед үүссэн үү? Эсвэл дээд айлд ороод дээд айлын залуутай ноцолдох үед үүссэн үү гэдг нь бас анхаарал татгууд санагдаж байлаа. За тэр инхээгийн хэрэг үлдэх үедээ өмсөж байсан гих хувцсныхын зургийг инхээгийн ээж нь дэлгэсэн байлээ. Та хэдэд одоо харуулж байна. Жаахан бүрзгэр зураг байгаа. Гэхдээ энэ зурагнаас харахад нүд
нүдэнд шууд үзэгдэхүйц ийм цус энтер бол харагдахгүй л байна. Гэхдээ шүүхийн шинжилгээгээр илүү наривчлан тогтоосон байхаа. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгц эмгэг судлалын дүгнэлтээр инхийг сэтгцийн ямар нэгэн өвчнгүй хэрэг үйлдэх үедээ эмгэг согтолт гих төр солиорлын байдалтай байсан. За хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан. Харин одоо буюу сэтгцийг наривчлан шалгах үед сэтгцийн ямар нэгэн өвчнгүй хэрэг хариуцах чадвартай гэж дүгнсэн байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө маш их хэмжээний согтолттой ийм солиорлын байдалтай байсан гэж хэлж болохоор байна. За ингээд дээр дурдсан зүйлсээс харахад ер нь ол ойлгомжтой 4 найз хамтдаа архиуж агаад муудалцаад согтоод инхээ гих залуу нь хохирогчийг алаад болдог хүзүүрүү нь хутгалсан. Тэгээд дээд айл руу орсон байна гэж харж болохоор байна. Гэвч болдоогийн үеэл гих залуу өөрөө огт гимтээгүй, ариун цэврийн өрөөнд ороогүй, орон дээр унтжсэн. За энэ хэрэгт огт хамааралгүй гэж ярьж байгаа. Тэгээд сэрээд буцаад унтсан гэж байгаа боловч гар нь цус болчихсон байсан. Ингээд инхээ ганцаараа хохирогчийг алаагүй байж болох энэ 3 үгсэн тохиролцсон уу? Нэг бол үеэлүүд нийлээд ийм юм хийчээд инхээ рүү бухаад байна уу? Сохтуу байсан, санахгүй байна гэд байгаа мөртлөө хөнгөн зэргийн согтолттой байсан гэх мэтчлэн маш олон хардах шалтгаанууд нөгөө талаас нь харах шаардлагатай зүйлс гарч ирдэг. Тэдгээрийг нь би та бүхэнд хэлж өгье. За инхээгийн хувьд бол энэ хэргийг үйлдсэн гэж огт хэрэгээ хүлээгээгүй, хэргийг үйлдсэн гэх хутганаас ямар ч хурууныхээ илрээгүй. Дээд айлын хүн гар нь цус болсон хутгатай хүн орж ирсэн гэх боловч инхээгийн би гарын хумснаас нь ямар ч цус илрээгүй гэсэн. Хэрвээ та хэд санаж байгаа бол болдоогийн хэлснээр түүнийг инхээ хутгатай хөөж агаад гараад явсан. Би үеэлийгээ сэрээсэн, тэгээ сэрэхгүй байхаар нь том өрөөнд оруулсан гэсэн чинь түүний үеэл нь харин хэлэхдээ инхээ угаалгын өрөө рүү ороод хардаа гэхээр нь болдоо бит хоёр хамт очиод харсан гэж хэлээд байгаа. Инхээр ийм зөрүүтэй байгаа аахгүй юу? Бас болдоо өөрийгөө би шалан дээр унтаж байгаад сэрсэн гэж хэлсэн боловч түүний үеэл нь намайг сэрэхэд миний хажууд болдоо хөвтөж байсан, орон дээр хөвтөж байсан гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн болдоо хизээ гэмтэл авсан, хинт хутгалууснаа огт мэддэггүй. Магадгүй болдоо хохирогч хоёр хоорондоо зодтолцсон байж болохоор харагдаж байна. Инхээ хутга барьж дээд айл руугаа орсон учраас инхээ л хутгалсан байх гэсэн таамгаар хэрэгт хандаж болохгүй байна гэж түүний өмгөөлөгч нь учир нь хэргийн газраас олцсон тамхины ишнээс 2 дугаар бүлгийн цустай хүний шүлс илэрсэн байгаа. Харин эдгээр 4 залуугийн дунд 2 дугаар бүлгийн цустай хүн байхгүй гэж байгаа. Хохирогчийн өөрийнх нь амьдардаг тэр өрөөнийх нь шалан дээр маш их гутлын мөр байсан. Тэрэн дотор нь бол эмэгтэй хүний мөр, пүүзний мөр зэрэг байгаа. Ариун цэврийн өрөөний хан тосгуур доор болсон цусыг арчсан үйлдэл харагддаг гэж инхээгийн өмгөөлөгч талаас хэлжсэн. Гэхдээ дуудлагаар очсон цагдаа нарын хэлснээр хохирогч амь тэмцэж хөл гараа савчиж байсан гэж хэлсэн. Тэгэхээр хохирогч хөл гараа савчиж хөдлөх үедээ өөрөө цусаа ийм арччихсан юм шиг болгочихсон байна гэж яллах талаас дүгнсэн байна. Түргэний эмчээс хохирогчийг хэн өргөж нацилкан дээр тавьсан бэ гэдэг асуултыг асуухад цагдаагийн ажилтан түргэний эмч хоёр өргөж тавьсан гэж маш тодорхой хариулсан. Гэтэл сүүлдээ болдоогийн үеэлийн гар нь чухам юунаас болж цус улсан байсан талаар нь тодруулж шалгах үед хохирогчийг болдоогийн үеэл цагдаатай хамт өргөж нацилкан дээр тавьсан учраас тэр үед нь гар нь цус улсан гэж нөхцөл байдал өөрчлөгдсөн байдаг. Та бүхэн санаж байгаа ах болдоогийн мэдүүлгээс харахад хохирогчийг цустайгаа хутгалцсан байхыг харсан, аман дээр нь алчуур аваачиж тавьсан, байрнаас гарч инхийг хаана байгааг нь шалгасан, тэгээд найз охинтойгоо ярьсан байдаг. Энэ хугацаанд 45 минут орчим уцаар ярьсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр артерийн судас нь тасарсан хүн 20-30 минут амьд байх боломжтой гэсэн ийм гэмтэл авсан хүнд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амьд үлдэх боломжтой гэж байгаа. Дээрээс нь хохирогч өөрөө эмнэлгийн чиглэлээр сурж байсан учраас өөртөө анхан шатны тусламж үзүүлээд хоолоогоо дарж цусаа тогтоож байсан байгаа. Болдоогийн үеэл нь бас хэлсэн хохирогчийг харахад нэг юм хэлэх гээд байсан гэж хэлсэн. Ингээд хүн ийм байдалтай өөрсдөөс нь тусламж хүсээд байхад болдоо болон болдоогийн үеэл түргэн тусламж дуудаагүй, дуудахаас татгалцсан байгаа нь бас л маш асуудалтай харагдаж
байна. Мөн болдоо болон түүний үеэл хоёр тухайн өдөр өмсөж байсан хувцас солиод цүнхэлсэн байсан гэсэн. Түүнээс гадна хэргийн газрын анхны үзлэгийн тэмдэглэл буюу 25 кадр зураг 19 тэмдэглэл хийсэн гэх боловч хавтаст хэрэгт огт байхгүй гэсэн мэдээлэл бас явж исэн. За иймэрхүү хэрэгт одоо шаардлагатай нотлох баримтуудыг нь хассан асуудал байгаа юм байна. Ингээд дээр дурдсан одоо эсрэг талаас нь харж болох маш олон үнцгүүдийг инхээгийн өмгөөлөгч нар болон ээж нь гаргаж ирж исэн. Түүнээс нь би та хэдтэй одоо анхаарал татгууц байгааг нь багцлаад хэлж өглөө. Хэвлэлийн баг хурал бас хийж исэн юм байлээ. Бичлэгийг нь би доор description хэсэг дээр бас оруулаад өгье. Таад бас өөрсдөө ороод ээжийнх нь болон одоо өмгөөлөгчийнх нь ярьж байгаа зүйлсийг сонсоод үзээрэй. За инхээгийн ээжийн хувьд гэх юм бол энэ хэрэгт хүүг минь буруутгаж хүчээр ял идэлүүлж байна гэж хэлсэн. Тэгээд хүн минь 3 жилийн хугацаанд хэрэгээ ганц ч удаа хүлээгээгүй. Би энэ хэргийг хийгээгүй гэж байнга хэлдэг. Шүүхээс хүчээр ял өгөөд байна. Үүний эсрэг хэрэг болсноос хойш 2021 оныг хүртэл 6 жил тэмцэж хүүгээ хэрэг хийгээгүй гэсэн нотлох баримтуудыг цуглуулж байна гэж хэлж исэн. За дээд айл руу орсон тухай нь хэлэхдээ болдоо болон болдоогийн үеэл хоёр миний хүүг хүчээр чирээд танихгүй айл руу оруулсан гэж хэлж байгаа юм байна. Тийм болохоор болдоо болон одоо түүний үеэлийг шалгуулахыг хүсэж байгаа юм байна. За үхтэл үр харам гэдэг шиг одоо хүүгээ хэрэгт холбогдуулгүй гэдэгт итгэж тэмцэл хийж одоо дүн өвлийн хүүтэнд төрийн ордныг хүл нүцгэн тойрч байсан юм байна. Хавц тэргээ суулбарлсан болохоор энэ аюу хар гарчаад байна. 11 цаг турааж авсан. Үзлэгийн баримт. Үзлэг 11 цаг 5 минутанд эхэлсэн. Тэгтэл ах トゥ хоёрыг 10 цаг 10 минутанд гэрч болгоод мэдүүлэг авчихсан. Энэ одоо хэргийн газрын үзлэг дуусаагүй байхад яаж тэр хоёрыг гэрчгээ мэдээд байгаа юм бэ? Ерөөсөө шууд тэр хоёр хүний талд ажилласан. Энэ дөр бол ерөөсөө ашиг сонирхолтой ажилласан энэ мөрдөгч нар хэргийн газрын үзлэгээс ахуулаад ерөөсөө бүх юм нь хоорондоо зөрдөг. Дээрээс нь хууль бус одоо ийм үйлдэлүүдийг бүр айгүй тодорхой юм дээр гаргацсан байгаа. Ийм болохоор би одоо хүүгээ хэл сэрэгт гүтгэгцэн гэж одоо шууд хэлдэг. Энэ материалууд ч нотлдог. Миний хүүг хэрэг үйлдэлсэнийг нотлох материал хавц зэрэгт ерөөсөө байхгүй. За ингээд энэ хэргийн шүүх хурал угаасаа ойлгомжтой, олон удаа буцдаг, давд заалтдаг те ингэж явж агаад 2015 оны 2 сард хэрэг болсноос хойшоогоо бараг 2 жилийн дараа 2016 оны 12 дугаар сард нэг юм улсын дээд шүүх дээр 2 дахь удаага очоод дууссан байдгийм байна. Ингээд шүүхээс одоо инхийг бол согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ онц харгас хэрцгийгээр хохирогчийг санаатаа алсан, мөн хамт байсан болдог хутгалахаар хөөж хөнгөн гимтэл учруулж алхахыг завцсан. Эдгээр гимт хэргийг үйлдэснийхаа дараа 4 цаг өнгөрч хахад дээд давхрын айлын герт хутга заазуур барьж орж дайраад чамайг ална яаж алуулмаар байна. Би сая хүн дөрчихсөн гэх зэргээр айлган сүрдүүлж хутга чичилж түүн рүү довтлон алхахыг завцсан гэмт хэргийг тус үйлдсэн болох нь одоо цуглуулж бэхжүүлсэн шүүх хурал дээр хилэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна. Үйлдсэн хэрэгээ санахгүй байгаа нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзээд инхийг нийт 20 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад ял идэлүүлэхээр оноосон байна. За хохирогчийн оршуулгын зардалд 14 сая төгрөгийг гаргуулахаар тогтоосон. Харин болдоо болон болдоогийн үеэлийг одоо прокурорын зүгээс хохирогчийг их хэмжээний цус алдаж эрүүл мэндэд нь хохирол учирсан байхад тусламж үзүүлээгүй. Тэгээд орхисных нь улмаас хохирогч нас барсан гэсэн ийм гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж байсан боловч тухайн үед архиуж сохтуурсны улмаас хүнд зэргийн согтолттой дээрээс нь орчин тойрондоо болж байгаа үйл явдлыг ойлгож дүгнэлт өгөх чадваргүй байсан гэж үзсэн. Бас болдог өөрөө инхээд хутгалуулсан учраас хохирогчд тусламж үзүүлэх боломжгүй байсан байна гэж үзээд тэр хоёрыг цагаатгсан байдгийм байна. За ингээд өнөөдрийн хэрэг дээр миний олсон мэдээллүүд бол энэ хүрээд дуусж байна. Та бүхэн ямар үзэл бодолтой байна? Яг хажууд нь одоо лаа бариад зогсож байгаагүй болохоор үнэхээр энэ инхээ гих залуу хохирогчийг алсан юм уу, яасан гэдгийг бол хин ч одоо хэлж мэдэхгүй. Яг баттай нотолсон гэдгийг ч бас эргэлзээ төрүүлсэн юм эдрээтэй хэрэг байлаа. Тэгээ ер нь бол 18, 19, 20 настай залуучууд юу болоод байгааг, юу болсныг те
мэдгүй, санахгүй хэмжээний ингэж олон хоногоор архитан сохтуурж байгаа нь бас л үнэхээр харамсалтай санагдаж байна. Энэ үйл явдал чинь одоос бараг 10 жилийн өмнө болсон хэрэг байгаа. Тэгээд өнөөдрийн байдлаар бол залуучууд арай өөр төвшөнд очисон, сохтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэгэлдэг болсон байхаа гэж найдаж байна. Мөн болгоомж хизээж илүүдэхгүй учраас хаалга үдэ танихгүй хүнд аль болох нээж өгөхгүй байхыг зөвлөмөр байна. Тэгээд та бүхэн санал бодлоо доор комент хэсэг дээр бичиж үлдээгээрэй. За ингээд өнөөдрийн дугаараа энэ хүрээд дуусгая. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.